хүүхдүүдээ. Сайхан амарсан уу? За өнгөрсөн 7 хоног бид нэр хэний тухай үзсэн бэлээ? Санаж байгаа хүүхэд ээ нөө? За бид нэр өнгөрсөн 7 хоногт Давидын тухай сурсан шүү дээ. Давид маань Филист хүн Голиатыг ялсан тухай үзсэн байгаа тийм ээ. За тэр Давид маань түүнээс хойш дайн болгонд тэргүүн игнээ зогсоод дайн морддог байсан байгаа. За ямар нэгэн дайн гарах юм бол Саул хаан Давидыг цэргүүдтэйгээ илгээдэг байсан байна. Давид бүх дайнд ялалт байгуулад ирдэг. Израилийн ард түмэд маш их баярлдаг байсан байна. За тэгээд Израилийн ард түмэн Давидыг дайнд ялалт байгуулад ирэнгүүт нь маш их баярлаад өөхөө Саул мянгыг ялж Давид төмийг ялав. Саул мянгыг ялж Давид төмийг ялав гэд буухайлан орилдог байсан ба. Энийхээ сонссон гэж Саул хаан сонссон. Саул хаан үүнийг сонсоод ихэд ууралсан. Яагаад ууралсан юм бол? Өөрийг нь мянгыг ялж Давид төмийг ялсан гэж юм. Хэдэн их хүүхдүүдээ? Давидын их вэ штэ тийм ээ? Арт мөн бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгээд Саул мянгыг ялж Давид төмийг ялав. Энэ дуу өдөр бүр сонсогдох үед Саул хаан маш их ууралсан байна. Тэгээд Давидэд атаархаг болсон байна. Давид өдөр болгон Саул хааны ордонд очоод Саул хаанд зориулаад Бурхныг магтсан магтан дуу бүртэл ятгаар маш гоёор дуулж өгдөг байсан байна. Харин Саул зүр сэтгэл нэг л гонигтай. Намайг хүмүүс мянгыг алж Давидыг төмийг ялав гэж хэллээ. Би ч уг нь энэ улсын хаан штэ. Уг нь намайг магтах ёстой штэ. Гэтэл хинч биш нэг муу жижигхэн Давидыг төмийг ялсан гэд магтаадах юм. Манай арт түмэнлээ галзуурсан баха. Уг нь хааныгаа магтах хэрэгтэй штэ. Энэ улсыг би удирдах байгаа штэ. За үз. Яавал дээрвэ? Давид л байхгүй болчих юм бол Давидэд өгж байгаа бүх магтаал над дээр ирнэ. Давидыг яаж замаасаа зайлуулах вэ? Уг нь дайн руу явуулчихаар Давид дандаа ялалт байгуулах юм. Яа тийм билээ? Харин энэ үйл явдлыг Давид холоос анзаарч ирсэн байна. Саулийн нүүр царайг харах юм бол дандаа гонигтай. Тэгээд Давидыг харах болгондоо гэл дургу байгаагаа илэрхийлдэг байсан юм. Давид бодсон байна. За би ер нь эндээс явахгүй бол нэг л өдөр Саулийн гарт өгөх юм байна. Ер нь би зүхтээ. Явсан байна. Тэгээд Давид маань Саулийн элбнээс зүхтаад элсэн цөлөөр бас маш хүйтэн агуу дунд нуугдчихсэн байна. Ер нь Давидыг алъя. Эцэргүүдээ явъя. Давидыг алцгаая. Саул хаан бүх зэргүүдэд дагуулад Давидыг хайсан байна. Элсэн цөлөөр, голын эргээр бүх тосгодуудаар хайсан боловч Давид олдоогүй. Яваад лээсэн. Тэгсэн чинь цөл газар маш том агуу байсан байна. Яваад лайлаа. Гинэд Саулын гидсний өвдсөн. Йоо би ч өнөөдөр юу итлээ? Гиз баслаад ах чинь. За яах вэ? Хаан бицгүй. За элэ зэргүүдээ та нар наана байж. Би энэ агуураа орчоод нэг хүндэрчээд ирье. За тэгээд агуураа ганцаараа орсон байна. Йоо гиз. Йоо би ч өнөөдөр юу ийсэн бэ? Гахаа мах идлүү, дахиа мах идлүү, үхрийн мах идлүү юу идлээ? Йоо гиз.
За хин нэгэ намайг хараагүй байгаа да. За агууд надаас өөр хүн байхгүй юм чинь. Сайхан хүндрээд авъя гэд өмдөв шовтлаад гэ хүндэрж исэн юм. За тэгсэн чинь тэр үед Давидын найз, Давидын цэргүүд Саулыг олоод харцсан. Хүүшээ, Израилийнхаа Саул ороод ирсэн байж тээ. Яс Давидд очиж мэдэгдээ. Давидыг дууцсан. Давида. Бидний мөнгөжсэн агууд Саул хаан ирсэн байна. Тийм үү? Яах гэж ирсэн болоо? Гээ, Саул ганцаараа байна. Хүндэрч яах шиг байна. Амар өмхий үнэртэй. Хүндэрч яах шиг байна. Ганцаараа байгаа үед нь хитүүлээ. Саулыг нухчий. Харин Давидд энэ санаа таалагдаагүй. Гүй, бид нар Бурхны тосолсон хүнийг яасан ч алж болохгүй. Энэ бол Бурхны өмнө маш том нүгэл. Бид ийм муухай нүгэл үлдэж болохгүй. За, тэгээд зэрэгүүднээс харин Саул Давид маань Саулыг бааж авах үед нь сэмээрхэн очоод ард нь очоод яасан гэж бодож байна. Нөгөө нэг гой улаан нүмергнийх нь хормоноос сэмээрхэн тастаад авсан байна. Тэгээд сэмээрхэн түүнээс олцсон байна. Саулхан бааж дуусчаад агуунаасаа гараад ирсэн чинь Давид өөрийнхөө цэргүүдтэй хамт гадаа нь хүлээг зогсож байсан байна. Саул хаантаа та өнөөдөр миний гарт өгөх байлаа. Гэвч өнөөдөр би таныг алж зөрхөлсөнгүй. Яагаад гэвэл Бурхан таныг тосолсон гэдгийг би мэднэ. Гэтэл Саул хаан чи өстө сайхан залж байна. Юу ч бодлоо яриад байгаа. Нэрээ та миний гарт байгаа өөрийнхөө нүмерний тасархайг харал та. Би таныг цаашаа хараад хүндэрч байх үед чи сэмээрхөө очоод таны нүмернөөс тастаад авчихсан. Та энийг хардаа. Та өөрийнхөө нүмергийг шалгаад үзтээ. Тийм байж тээ. Гэхдээ би таныг алахыг хүсээгүй. Яагаад гэвэл та бол Бурхны тосолсон Израилийн агуу хаан билээ. Би таныг уучлж байна. Саул хаан маш их хичээд цэргүүдэд дагуулад ордонлоогоо бутсан. Тэгээд дараа нь Давидыг ордондоо дуудаж ирээд Давида чи хизээ нэг цагт агуу хаан болох юм бол миний гэр бүлийг харж хандаарай. Тэгье хаантаа. Саул хаан дотроо маш их гэмшсэн. Яагаад гэвэл тэр Давидыг маш их үзэн ядчихсан. Бүр алахыг хүсчихсэн. Гэтэл Давид өөрийг нь алах боломж гарсан байтал Саулыг алаагүй. Харин түүнийг уучлсан. Түүнийг Израиль улсын мундаг хаан гэдгийг хүлээн зөвшөөрч ирсэн. Түгээрч барахгүй Саулыг Бурхан тосолсон гэдгийг мэдчихсэн учраас тэр Бурханаас эмээсэн гэдгийг Саул ойлгосон байна. За тэгвэл хүүхдүүдээ та нарт ч гэсэн хин нэгнийг уучлж чадахгүй тийм үед байсан уу? Давид магадгүй Саулд дотроо маш их гомдчихсэн байгаа шүү дээ. Дайн болгонд яваал ялалт байгуулад ирэнгүүт Саул өөрийг нь маш дургуугаар хүлээж авдаг байсан. Бүр түүнийг хит хит удаа алахыг завдчихсэн. Түүнийг маш хорон муугээр дайрч доромжилж, түүнийг ганцаардуулж, түүнийг өөрийнхөө усаас хүртэл хөөжсэн. Тэр болгонд Давид яасан бах нь? Түүнийг уучлсан байх юм. Найзуудаа тэгвэл та нар ч гэсэн хин нэгнийг үзэн ядчихсан тохиолдол байгаа юу? Та нарт ч гэсэн хин нэгнээс өшөөгөө авахыг хүсчихсэн, хариугаа авахыг хүсчихсэн тийм тохиолдол байгаа юу? Тэгвэл Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр Бурхан биднэрт хэлэхдээ мууг
муугаар хизээж битгий хариул гэж хэлсэн байна. Тэгвэл энэ хүн намайг гомдоосон, энэ хүн намайг шархлуулсан, энэ хүн намайг уурлуулсан, энэ хүн намайг дээрлэгсэн гэд энэ хүнээс өшөө авахыг бурхан хүсдэг байх нь уу? Хизээж үгүй. Надад муу ханцсан хүмүүс муугаар хариулаасай гэж бурхан хүсдэг байх нь уу? Хизээж үгүй. Харин яг Давид чиг тийм ээ уучилдаг, сайн цаг ирэхийг хүлээдэг, мэрэгэн ухаантай хүүхдүүд байгаасай гэж бурхан биднээс хүсдэг байх нь. Тэгвэл Давид Саулыг яаж уужилж чадсан юм болов? Саул бол бурханы тосолсон хүн гэдгийг Давид мэдчихсэн. Тэгвэл Давид бурханыг хэр зэрэг хайрладаг хүүхэд байх нь? Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа бурханыг хайрладаг байсан учраас өөрт нь муу ханцсан хүмүүсийг уучилдаг, хайрладаг, инэрмгүй сэтгэлтэй хүн байсан байх нь. Тэгвэл бүгдээрээ хамт залбирцгаая тийм ээ. Бурхан минь ээ, биднийг Давид шиг уучилдаг, хайрладаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ гэд хамт залбирая. Хоёр хөөрхөн гараа хасраад мэдэнэ залбирцгаая. Хайрын бурхан минь ээ, таньда баярлалаа. Өнөөдөр та бидэнд Саул хаан болоод Давидын түүхээр дамжуулаад бид нэр бусад найзыгаа уучлах, хайрлах, инрэх тухай зааж өгсөнд баярлалаа. Бурхны хүүхдүүд бол муугаар хизээж хариулдаггүй. Харин үргэлж уучилж, хайрлаж, хүлээдэг төвчээртэй хүүхдүүд болох ёстой гэдгийг өнөөдөр Давидын түүхээс бид нэр сурлаа. Бурхан минь ээ, намайг үзэн яддаг, намайг ямар ч шалтгаангүйгээр доромжилдог, миний тухай зүсэн бүрийн муу зүйлсийг ярьдаг, намайг хэцүү байдалд оруулдаг найзуудыгаа Есүсийн нэрээр уучлдаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяр таа.